Нидерландын хаан улсын Гаг хотод зохион байгуулагдсан олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч талуудын ассамблеийн 24-р чуулганд хууль зүйн дотоод иргэн сайдын их баяр тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр ассамблеийн ерөнхийлөгч хатагтай Пави Кокоранта олон улсын нөхцөл байдлын улмаас олон улсын эрүүгийн шүүхийн хараа тус байдалд хүндрэл учирч буй энэ цаг үед энэхүү чуулганд Монгол Улс төлөөлөгчөө хууль зүйн дотоод иргэн сайдын түвшинд анхудаа оролцуулж байгаа нь олон улсын эрүүгийн шүүхийн мандат, Ромын дүрмийн үндсэн зарчим болон олон улсын шударга ёс дүрм суурилсан дэг журмыг тууштай дэмжиж буй илэрхийлэл болж байна хэмээн тэмдэглэлээ. Дорногов аймгийн замын үд сум дах Хилэн цэргийн техник 108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 12 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчимд Монгол Улсаас бүгд найрамдах ард улсын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хүндэд нуусан 9 бодол эд зүйлийг хилжиж илрүүлжээ. Бус эд зүйлсийг хураан авч журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар наривчилсан шалгалтыг явуулж 34.2 кг 152 ширхэг бүхэнгээвэр GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллага шилжүүлсэн байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын хаанч зайдлын сан санаачлан Германы гадаад харилцааны яамны санхүүжилтээр хуулийн төсөл боловсруулах чадвар ба эрх зүйн засаглалыг бэхжүүлэхийн төслийг Монгол Улсын их хурлын тамгын газар хууль зүйн дотоод хэргийн яам Герман Европын эрх зүйн төвтэй хамтран 2026 он хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн активист зохион байгуулсан Монгол Улсын эрх зүйн тогтолцооны төлөвшил ба хууль боловсруулах хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхийн эрдэм шинжилгээний байгуулалт хууль зүйн дотоод хэргийн сайд их баяр оролцлоо. Тэрээр эрдэм шинжилгээний хурлын эндрээс хууль тогтоомжийг боловсруулахгүй болгох хүрээнд дараах зарчмын асуудал хууль зүйн сайдын бодлого чиглэн гэдгийг онцлолоо. Дотоод иргэн их сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн нэгдсэн менежментийн тогтолцоо стандартын хэрэгжилтэд магадлах болон баталгаажуулалтын бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн аудитын баг үр дүнгээ танилцууллаа. Тус ажлын хүрээнд нэг удаагийн нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн баталгаажуулах болон магадлах аудит хийсэн байна. Мөн их сургуулийн үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй олон улсын ISO 27001/2022 мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартын хэрэгжилтийн хүрээнд нэгдүгээр шатны аудит. Сонсогчийн цааны газрын үйл ажиллагаанд MNS 4946/2019 хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар тавих шаардлага стандартаар бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын үнэлгээг тус хийлгэжээ. Хилэн цэргийн техник 108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын талаас бүгд найрамдах ард улсын тал руу улсын хил зөрчгийг завдсан гадаадын нэг иргэнийг илрүүлэн тухайн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан Хилийн манаанд мэдэгдэж амжилттай сатулжээ. Одоогоор улсын хил зөрчгийг завдсан этгээдийн зорилго харьяаллыг тогтоон холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилготой нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг төрхөн шуургай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар төр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын 10 хоногийн визийг өргөчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ. Өмнө нь ажил хэрэг бизнесийн зорилгоор зорчих олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт, айлчлалд оролцох гадаадын иргэн заавал урагчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан юм а. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний тэмдэглэл өдрийн арга хэмжээг 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагч хошууч генерал Болт болон даргын зөвлөлийн гишүүд оролцож танхимаар 293, цахимаар 2350, нийтдээ 2643 галан харж хамрагдлаа. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хууль зүйн дотоод хэргийн яамны шилдэг ахлагч, цагдаагийн гавьяа, дотоодын цэргийн алдар тэмдэг болон цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух, дотоодын цэргийн албаны төлөө тэмдгээр, дотоодын цэргийн ахлагч цолоор тус албаагчдыг шагнаж урамшууллаа. Хүүхдэд тохиолдох томуу төс төвчний эмнэлэг зүйн бэлэн байдал болон хүүхдийн ирэмблэн ангилалт яаралтай тусламж сэдвт 2 өдрийн сургалтыг төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгаас зохион байгууллаа. Улирлын томоогийн дэгдэл ихсэж байгаа цаг үетэй холбогдуулан эрүүл мэндийн сайдын баталсан А286 дугаар тушаал буюу хүүхдэд тохиолдох томуу төс төвчний эмнэлэг зүйн заавар баталгах тухай тушаалыг сэргээж байгаа талаар энэ үеэр мэдгдлээ. Төрийн засгийн албаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгаас зохион байгуулсан энэхүү сургалтад эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн 30 гаруй албаагч хамрагдлаа.
Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд алба хаагчдын ажлын байрны стресс бухимдал, сэтгэл готрол зэрэг сэтгэл зүйн эрсдлийг бууруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор виртуал технологиг нэвтрүүлсэн сэтгэл зүйн виртуал танхимыг зохицуулж хүлээж өглөө. Энэхүү танхим ашиглалтад орсноор цагдаагийн алба хаагчдын сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах, ажлын бүтээмж нэмэгдэх, ажиллах таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм а. Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас гендер суурилсан хүчин хэлцтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Европын албаны санхүүжилтээр Co-Brand хамтран зохион байгуулсан Gender Glitch 2025 медиа хакатон уралдаан амжилттай зохион байгуулагдаж шилжүүлгүүдэд шалгарууллаа. Хакатон уралдааны 2 дугаар шатанд шалгарсан 15 баг захим орчинд технологи ашиглан үйлдвэрлэж буй гендер суурилсан хүчин хэллээс урьдчилан сэргийлэх, захим орчны хүндэтгэлтэй хариуцлагатай хэрэглээх хэвшүүлэх чиглэлээр өөрсдийн төвшүүлсэн санал санаачлага, шилдэг шийдэл буюу судалгааны ажлынхаа талаар танилцуулга хийж мэдээлэл өглөө.